өнөөдрийн дэгт байхгүй асуудлыг бусдгээд оруулж ирж байгаа нь бол өмнө одоо 3 удаа оюун эрдэнэ гишүүний одоо төр хороо байгуулах энэ санал нь унсан юм аа. Тэгээ улсын хурлын чуулган дээр одоо 3 удаа хураадаг, ахаа 4-р хураалгадаг юм байдгүй л дээ. За оюун эрдэнэ гишүүний тэр байгуулах гэдэг төр хороо нь бол за ухаан худаг болон аптек гэрээний талаарх төр хороо юм аа. Аптек гэрээ нь болохоор өөрийнх нь одоо 6 жил ажиллаж исэн үеийнх нь ийм байгуулсан гэрээ. Тэгээд өөрийгөө шалгах нь бол бүх хуулиудаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж гарч байгаа юм аа. За нөгөө талаар ухаан худгийнх нь болохоор ажлын хэсэг байгуулсан, улсын хурлын 7-8 9 гишүүн орцсон, мөнгө тулах гишүүнээр ахлуулаад ажиллаж байгаа ийм ажлын хэсэг байгаа. Тэр ажлын хэсгийнхээ одоо тайлан үр дүнгийн сонсоогүй байж давхардаа таах шаардлага байхгүй. Ухаан худгийн төр хороо байгуулахыг бол аптек гэрээний төр хороо байгуулахад Баярмаа гишүүн битэрийн хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ удаа бол хойшлуулж болох юм аа. За нин яаралтай байгуулж одоо шалгах одоо ард түмний мэд хэргийг хангах энэ төр хороо бол харьбины гэрээгээр байгуулах ийм харьбины хилцээрч гэж яриад байгаа шиг байна. Харьбины гэрээч гэж яриад байгаа шиг байна. Энүүгээр одоо байгуулах төр хороо юм аа. Тэгээ хэрвээ одоо өнөөдөр 4-р удаагаа санал хураалга бол одоо хууль зөрчсөн болно. Тэгээ яагаад ингэж улаарайд байгаа? Яагаад одоо тэгээд хууль зөрчиж оруулж ирж ингээ энэ хураалгах гэдэг энэ төр гэдгийг одоо бид нар ойлгохгүй. Энийний цаана бол маш их одоо Монголын ард түмэнд нэг гохиролтой байж болзошгүй. Одоо 10 тэрбум долларын алдагдaltaй гэж яриад байгаа. Энэ одоо Монгол улсын төгрөгөнд шилжүүлээд үзэх юм бол 36 их 80 буюу Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг таалшихгүй шүү дээ. Бид нар ч одоо 80-аад их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ийм улс гэж явдаг. Тэгээд энэ одоо хилцэх, ярих, энийг мэд хэргийг, ард түмний мэд хэргийг хангах хэрэг алдаатай буруу зөрүү жоох юм байгаа бол энийг зас залруулах ийм боломжтой олох гэсэн ийм л юм яваад байгаа. Одоо тэгээ болиул болчихгүй юу, тэгвэл тэхгүй юу гэсэн ийм зүйлийг одоо ганц нэг бас гişүүд яриад байна. Тэгэхээр одоо энийг тухайн үед жилийн өмнө хийх гэж байхдаа бол Монгол улсын их хурлын гишүүдийн чуулган дээр одоо мэдээллийг бол бүрэн гүйцэтгэв өгөөгүй, үнэ яриаггүй, тухайн хилцээрийн одоо боломжийн нөхцөлийг бол танилцуулаагүй, анх орж ирэхдээ бол Гятадын компани захаа гэсэн ийм захаа бариад гүйжсэн шүү дээ. Гятад компани захирлын гар үсгтэй ийм захаа ирлээ. Энэ захааны дагуу бид нэр маш яаралтай гэрээ байгуулах ёстой гэд ингээд юм бол болгоно одоо нэг баярын өмнө ингэж түргэн түүх юм оруулж ирээд ингээ явж байгаа ийм юм болсоо. Тэгээ энийг одоо ингээ үзэхгүй бол маш их алдагдaltaй гэрээ болж магадгүй. Энийг одоо зас залруулах ард түмэнд хэрэгтэй ийм зүйлийг хийх ийм шаардлага байгаад байдаг. Тэгээ энийг одоо улаараа эсэргүүцээд хойшлуулах гэдэг нь бол бас ойлгомжгүй байгаамаа. Бүлэг дээр бол манай Ааганбаатар гишүүн Габи гэдэг шүү дээ тий. Ааганбаатар гишүүн бол тавьсан энэ асуудлыг. Бүлэг дээр бол ярилцгаа. Бүлэг дээр ярилцаа манай бүлгийн дарга, намын дарга цогт хэрлээс бол гүйж одоо 3 удаа хураалгацсан байна. Одоо энэс цааш бол болохгүй юм шиг байна шүү гэдгийг бол бас одоо хэлсэн. Тий. Одоо эхний хувьд дөрөв гишүүнд бол анхаар болсон л да. Тий. Уншаагүй гэдэг шиг манай хүчинд болсон л да. Одоо яг санал хугаагаар дэмжигдчихвэл ямар арга хэмжээ? Гэхдээ одоо тэгэл ингээл 4 5 ингээд 100 хураадаг болох нь тий. Хин нэг нь таалагдахгүй санал улсын их хурал дээр ингээд санал хураагаад ингээд явцсны дараа хин бас нэг гишүүн гүйж орж ирэл нөгөө саналаа өгөөгүй нэг гишүүн гүйж орж ирэл дахиад санал хураалгыг ингээд завцарлага авсан шүү дээ. Тэгээд бүгдээрээ ард түмэн бүгдээрээ хараа сууж байна. Сэтгүүлч таа хүн бас харж байна. Тэгээд заавал өөрт нь одоо нийцсэн тийм шийдвэрийг гаргуулах гэж ингэж улаарад байгаа нь бол цаанаа бас тий ямар нэгэн асуудал байна гэж үзэж болохоор хардахаар ийм юм гарч ирж байна л да. Тэгээ Монгол улсын ерөнхий сайд бас хариулж ирсэн сэтгүүлчд асууж байгаа шиг байсан. Энэ одоо харьбины гэрээ чинь ямар учиртай юм бэ гэж яхад бол за нөгөө талаас бол одоо нэлээд тийм хоёр талын нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр одоо бид нар бол ил гаргаж болохгүй ийм одоо гэрээ хилцээр болсон юм билээ гэж байгаа шүү тийм ээ. Заавал одоо Гятадын талаас зөвшөөрөл авах ийм ёстой болцсон. Ийм гэрээ одоо нууцаас гараагүй ийм гэрээ байгаа л да. Тэгээд дипломат шугамаараа тийшээ харьцаж байна гэж байгаа. Сая Баярмаа гишүүний хэлсэнчлэн бол нөгөө биржийн үн бол одоо $120 байхад бол тэрнээс нэг $6 ингээд багасгаад ингээ авъя гэж Гятадын тал тавьж исэн юм билээ шүү дээ. Тэр бичмэжгийн таа бүхэн харсан байгаа. Тэргээр яваад өнөөдөр $115 зарах боломжтой л байхгүй юу? Гэтэл өнөөдөр $50 явж байгаа. Нөгөө уртлын тэр яриад байгаа ш хэд хэдэн гэрээний
урд нь гаргаж ирсэн нүүрсний үнэтэй харьцуулж ингэж гаргана гэдэг. Тэр нь бол дандаа л нэг айгүй муу хийсэн гэрээнүүд байгаа байхгүй юу? Баахан л хулгаал өөр явцсан нөгөө нэг аптек гэрээ, нөгөө Норенко тий. Тэгээ нөгөө бас нэг төмөр зам тавихтаа бодийн гэрээ мэрэ гэсэн ийм гэрээнүүдийг тэрийг үндэслэж чаркото хийсэн маш одоо ашиггүй гэрээ Монголын ард түмэнд ийм гэрээг одоо үндэслэж тэрний үнэтэй зэрэгцүүлж өгөхөөр одоо үнэнч тавилгүйгээр тэгээд явцсан ийм асуудал байгаа билээ. Өөрсдөө ч гэсэн ярьж байгаа шүү дээ. Тэгээ үзээд хараад ингээд энийг мэд хэрхээ хангаад энэ ч одоо Монголын ард түмний баялаг ерөөсөө ганцхан нүүрснээс л бид нар хамааралтай болчиход байна шүү. Гадагшаа гаргаж байгаа кокс ч нүүрсээс. Тэрний одоо 35 кокс 55 кокс ч нүүрс 35 нь болохоор хагас кокс 10% нь эрчим хүчний нүүрс байгаа байхгүй юу? Энэ чинь бас сорчлоод байгаа байхгүй юу? Бас тал талаар нь ингээ хийвэл бол уулын зүйтэй ийм л юм байна. Тэгээ тэр гэрээг нь үзэж харах ард түмэнд мэдэх хэрэг бол хангагдана гэж ойлгож байна. Энэ төрөөр байгуулчихлаа. За баярлалаа.